мөрөдөрөө Нисдэг хүүг харадуулаарай Энд тэндгүй инээд бэлхэж Ирхэм нандам хүүхдүүд баялан Энэ бол мөнхийн хотхон Эргэлдэг бидний дотны найз Хүүхэд бүрийг хайлан би Хөгжөө баярыг түгэн би Найзууд бүхнээ тойруулаад Наадан тоглох дуртай би Зүв амьдрал зүв хүсэл Зүв бүхнийг бид түгэн Бид бол ханы хүүхдүүд Хаан улсыг ихэмэгээ Мөнхийн хотхон Мөнхийн хотхон Бидний найзууд Мөнхийн хотхон итгэж найзууд Мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нисдэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж Тийм байна Ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа би өнөөдөр нэвтрүүлгийнхээ эхэнд хүүхдүүд та бүхэндээ маш гоё урмын үг хэлж та нарыгаа урамшуулъя гэж бодлоо. Тэгээд хүүхдүүдээ та нар бол маш эрхэм нандан энэ дэлхий дээр бэлэг болж ирсэн хүүхдүүд шүү. Бас та нар Монголын ирээдүйн хөгжилд маш том хувь нэмэр оруулах ийм мундаг хүүхдүүд. Тийм болохоор та нар ажилсаг бас хичээнгүй байгаарай. Харин өнөөдрийн мөнхийн хотын нэвтрүүлгээрээ бид нар маш гой сонирхолтой зүйлсийг хийх болно гэж би итгэж байна. Нисдэггүй найз минь хараад ирлээ. Сайн байна нисдэггүй. Найзуудаа маа нисдэггүйд нэг юм тохиолдсон юм шиг байна. Хуруу царайлцсан байх юм. Нисдэггүй. Чи зүгээр үү? Чи найзуудтайгаа мэдлэхгүй мó чамайг хараад л. Яасан бэ? Надад зөндөө онцгой юм болсон. Би өнөөдөр үнэхээр онцгой үг сонссон учраас найзуудтайгаа мэдчилж чадахгүй нэ шүдэрхээ. Чи онцгой муухай үг сонсоод сэтгэл чи хэцүү болоод чи гонигтай болсон юм уу? Юу болсон нэстэггүй надад хэлж өгдөхгүй? Яасан бэ нэстэггүй? Би ингээд Чи нүмергүй яагаад тайлцсан бэ нэрээ? би нисдэггүй байхаа боллоо. Яагаад? Надаа өнөөдөр нэг юм явдал болсон байхгүй. Ямар? Шүдэрхээ. Би яг уулна. Яг гоо ингээ нисэх бэлтгэл хийгээд байдсан. Тэгээ би нисгээд ингээ шатан дээр зогсоод яг гоо зогсоол. Тэгсэн чинь энэ нөмөр ингээ намраал. Яг гой санагдал. Тэгэл би яг л нислээ гэж өсөрсөн чинь нисчээ ингээ бочсон чинь би газар унтсан. Тэгээ чи өвдгөө чи өвдөө гарч өвдөө тэгээд уйлсан юм уу? Гунигэлцсэн юм уу? Уул нь нисдэггүй нисэх бэлтгэлтэй байнгад бүтлгүүтгэлтэй гэтээ нутаг хийх шиг хизээч ингэж гунигэлж байгаагүй мэнэ. Нисдэггүй. Чи өмнө нь зөндөө л нисэх бэлтгэл хийгээл бүтлгүүтчлээсэн. Гэтээ яагаад энэ удаад ингэж их гунигэлсэн? Уул нь дандаа л бүтлгүүдтэй л дээ. Би тэгээд үргэлж энэ мөрөөдөлтөд хүрнэ гэж зүтгэдэг байсан. Тэгсэн чинь би яг ингээл нистэй гал онцсон чинь нэг хоёр хүүхэд намайг шоолоод тэгээд нисдэггүй нис чаддгүй юм байна. Тийм байж худлаа нисдэггүй гэдэг нэртэй гэ намайг шоолоод. Тийм үү. Би нис чадахгүй юм чинь би нисдэггүй байхаа боллоо. За нисдэггүй. Одоо чи битээсгэлээр унж битээ гониглаарай заяа. Найзуудаа манай нисдэггүй маш гонигтай байгаа болохоор би ч гэсэн нисдэггүй найздаа урмын үг хэлэх хэрэгтэй юм байна. Нисдэггүй. Чи санаж гинэ. Манай нэвтрүүлэгт нэг хүүхэд ирж 3 ах トゥ угаар ирж оролцсон да. Тий. Тэрний баг нь би нисдэггүй үзэх дуртай гэсэн шүү дээ. Нэрэ? Санаж гинэ. Тийм үү? Тийм шүү дээ. Тэгээд бас нисдэггүй хүүхдүүд чамд их хайртай байдаг. Бас чи мөрөөдөлтэй болохоор
Хүүхдүүд чамайг дагаж мөрөөдөх бас дуртай байдаг. Би ч гэсэн чамтай адилхан нисхимсэн гэж мөрөөдөг байхгүй. Тийм болохоор чи мөрөөдөлтөө үнэн ч байж нисч чадахгүй ч гэсэндээ нисдэггүй хിവэрэ байсан дээрээ. Тийм үү? Хөслөө наваа харах дуртай гэж хэлсэн юм уу? Тийм, хөслөө би нисдэггүй харах дуртай гэхээр би намайг харах дургүй байхдаа гээл бид нар бас тэгэж тоглосон шүү дээ. Чамайг харах дуртай хаа шүдэрхээ. Баярлалаа хөслөө. Тэгэхээр нисдэггүй. Чи чинь хүүхдүүдийн баатар нахгүй юу да? Тийм гэж юу? Тийм, хүүхдүүд чамайг хараад хөөх би нисдэггүй ах. Нисхийг мөрөөдөг. Тийм чи би ч гэсэн бас олон зүйлийг мөрөөдөх болно гэж чамайг дагаад хүүхдүүд мөрөөдөлтэй байдаг учраас чи юусоо нисдэггүй байхаа болоо гэж хэлж болохгүй. Тийм үү? Тэгвэл би нисдэггүй хэвээрээ үлдлээ. Шүдэрхээ. Зүгээд өгч. Би чиний нөмөр хийчих. За, болчлаа нисдэггүй. Нисдэггүй эргээд ирлээ. Нисдэггүй эргээд ирлээ. Би буцаад юусэн ниснэ. Мөрөөдөлтэй юу? Тийм. Сайн Би жигнэсээ ч гэсэн ниснэ шүдэрхээ. Жигнэсээ нисхийн тулд чи харин маш их хичээнгүй байх хэрэгтэй шүү заяа. Тэгээд бас би чамайг пуучин юм уу аль эсвэл нисэх хонгоц зохион бүтээгээд тэрүүгээрээ нисдэг болоосаа гэж би бодож байна. Чиний нөмрөг чих гоё шүү заяа нисдэггүй. Баярлалаа шүдэрхээ. Шүдэрхээ. Надаа гоё урмын үг хэлж наваа баярлуулсанд баярлалаа шүдэрхээ. Зүгээрээ нисдэггүй. Хүүхдүүд бид нар биеиндээ урмын үг хэлж эргэн тойронд байгаа нэгнийгээ урамшуулж сэтгэл санааг нь гоё болгох хэрэгтэй байхгүй да. Харин одоо бүгдээрээ урлаг хөрөөгөр орцгоё. Урлаг хөрөөнд орж гоё зүйлс хийж сурцгаая. Надаа урлаг хөрөө. Замцааны хүүхдүүдээ өнөөдрийн урлаг хөрөөндө тавтан оролцгоно. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ туулаа хийж сурах болно. Тэгээд энэхүү туулааг хийхин тулд гарын дорх материалыг ашиглах болно. За биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр энэ бол нойлын цаасны гол байгаа. Тэгээд нойлын цаасны гол ашиглан бүгдээрээ туулаа хийж сурцгаая. Бас биднэрт туулаа маань цагаан өнгөтэй байдаг учраас цагаан өнгийн бичгийн цаас мөн адилхан тэг дөрвөлжин цаас бас хэрэгтэй байх нэ. Энэ цаас маань бас цагаан байвал зүгээр та нар өөрсдийнхөө байгаа цаасаар ашиглаад өөр өнгөтэй туулааг бас хийж болох нэ. Энэхүү туулаагаа хийхийн тулд биднэрт нойлын цаасны гол хэрэгтэй гэсэн тий. Тэгээд энэ цаасны голоо бариад 15-15-ын хэмжээтэй энэ цаасаа тэг дөрвөлжин цаасаа бариад үүнийгээ ороож өгнө. За ингээ ороогоод үзүүрийг нь бид нар цавууд чинь ингээд цавуудаад хоёр үзүүрийг нийлүүлээд наачж байна гэсэн үг. За ингээд наагаад харин одоо биднэрт хоёр тал нь байна. Нэг тал нөгөө тал хоёр нь энэ хоёрыг яах вэ гэхээр цаасаа тотгошин нуглаад хийж өгнө. За нэг талаа хийчлээ. Одоо нөгөө талаа бас адилхан. За одоо ингээд туулааны маань их бие бэлэн болж байна гэсэн үг. Энэ дээр одоо туулаа маань мэдээж том хоёр чихтэй байдаг байгаа. Тэгэхээр хоёр чихийг нь хамтдаа хийцгээе. Бичгийн цаасаа бариад голоор нь нуглаад аль нэг булангаас нь эхэлж болно. Туулааны чих ямар байдгийг та бүхэн мэдэх бах. Өндөр, босоо байдаг тийм үү? Хоёр давхраар нь барьж байгаа маань яг адилхан хэмжээтэй гаргаж ирэх гэж байгаа учраас хоёр давхраар нь барьсан байна. За хоёр давхраар нь бариад хайжлахаар хоёр ширхэг гарч ирж байна. Тийм үү? За энэ хоёр ширхэг чихээ туулааны да хийж өгөх юм бол ингээд туулааны маань чих бэлэн болно. Тэхийн тулд
Албастраар чихий гол хэсгийг ахиж будаж өгөөрэй. За хамтдаа будцгаая. За ингээд нэг чихээ будчихлаа. Одоо үргэлжлүүлээд нөгөө чихээ бас адилхан загвартайгаар бодож өгнө гэсэн үг. За. Будсан хоёр чихээ та нарт харуулъя. За ингээ будчихлаа. Одоо үүнийгээ цавуугаа түрхээд их биетэй нааж өгнө. Наасан хэсгээ хой талаа болгоод урд талдаа чихээ нааж өгнө. Нэг чихээ наалаа. За ингээд чих маань бэлэн болчихлоо. Одоо туулаа шиг харагдах гэж байгаа бах те. Арай л бас болоогүй байна. Одоо бид нар хоёр талд нь хөл хийж өгнө. Бас адилхан бичгийн цаасаа нугуулсан чигээрээ бариад нэг хайчлана гэсэн. Тэнгүүд хоёр ширхэг хөл маань гарч ирнэ. За иймэрхүү хажлаад хоёр шиг гарч ирж байгаа тийм үү? Хоёр талд нь нааж өгнө. Цавуугаа дүрхээд наацгаая. Хөлөө наахын тулд зөвхөн голдон цавуугаа дүрхэж өгөх хэрэгтэй байх нэ. Тэгээд хоёр тишигээ илүү гарсан хэмжээтэй байх ёстой. За ингээд туулааны маань хоёр чих, хөл, их бие хийцэн. Одоо бүгдээрээ нүрээ зурцгаая. Туулай маань бүлтгэр хоёр нүдтэй идэг тийм үү? Бүлтгэр нүдтэй зурнаа. За одоо хамрын ингээд бидний өнөөдрийн туулаа маань бэлэн боллоо. Энэхүү туулааг та бүхэн дагаж дуурайж хийсэн бахаа гэж найдаж байна. Өнөөдрийн урлагийн хүрээтэй хамт байсан хүүхдүүд та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Дээр өсрөн дэгдэн туулаа динч дээгүр даваад явчихлаа. Баяртай туулаа. Өнөөдөр бүгдээрээ үнэхээр хөөхөн чихтэй туулаа хийж сурлаа тийм ээ шүдэрхээ. Тоолоогоо хийж сураагүй найзуудаа зааж өгөө мартаа. Бас өнөөдөр мөнхийн хатны нэвтрүүлгээр бид нар бие биендээ урам өгч бие бинийгээ баярлуулах талаар сурч мэдэж авлаа. Хэрвээ тэр урмын үгээс харин нэгээ шаалсан гомдоос үг хэрэглүүл найз нар маань гомдоод тэгээд баяр хөөр болдог. Тий, гонигтай болдог. Харин урмын үг хэлэх юм бол бүгдээрээ гоё инээмсэглэл тодруулаад маш баяр хөөртэй болдог тийм ээ нэстэггүй? Тийм ээ. Тийм учраас найзуудаа бие биендээ урмын үгийг харамгүй хэлж нэгээ баярлалцгаая. Найзуудаа ингээд өнөөдрийн мөнхийн хотын нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Мөрөөдөлтөө нисцгээе. Харанхуйч гэрэлтцгээе. Хааны хүүхдүүдээ баяртай. Чүдихээ чиний балаад стагаа. Чиний хавч стагаа. Би орон чамсаг гоё юм нөмөртэйс мар бүр гоё. Тийм шүү дээ. Нөмөрний над чиний шиг юм гоё ялацдаг чулуунаад байлаас гоё. Энэ чулуунаа чи хүн дахгүй юм шүү дээ. Тэгэхээр чиний нөмөр чи дахин хийсгээ байж шүү дээ. Оо.